бас нөгөө өгдөөсөө боломжлж ирсэн үг байдаг та тийм ээ. Хүүхдийг 5 нас хүртэл бурхан мэдчихдээ гэд. Тэр насаа миний хүү эмнэлгийн орон дээр дуртай чихс юмсээ идэж чадахгүй гэх. Тэрний хооронд юм уугаад өдөө хүрсэн байна. Ихтэй зургуулаад өгсөн. Тэндээсээ хойш өдөө хүртэл тасралтгүй нэг цаар амралтгүй ажилласаар ирсэн. Татварт шимтгэлээ төрөлцсөн үргэлжсэн. Гэвч одоо ингээ хүүгээ эмчилгээнд авч явах хэрэг үнэхээр сайн хүй боломж хүрхгүй. Өөрсдөө байгаа бүх юмаа зарсан боловч яагаад ч хүрхгүй. За сайн байцгаана. Бидний үзэн суугаа нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Миний бие нэмсэн боогтой Батцул Овсын аймгийн Өмнө Говь сумын уугуул манай эхнэр маань Ховд аймгийн Боён сумын уугуул бид хоёр 2009-ээс 13 оны хооронд хөтөж ах сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн нэгтлэн бодогч мэргэжлэр төгсөөд хамтдаа Ховд аймагт очиод 2013 оноос өдийг хүртэл бас ажиллаж амьдраад явж байгаа Ховдын гэлтгөө Монголынхаа бас нэгэн залуу гэрүүлийн төлөөлөл байгаа юм. Бидний та бүхэнд хандаж байгаа шалтгаан маань бидний хайртай хүү Тэмүлдэн 2019 оноос хойш цусны цагаан 9-20 өдөр хэмээн ажиллагдаад өдийг хүртэл тэмцсээр байна. Бидний хүү монголчууд бидний хэлсэн бас нөгөө өгдөөсөө боломжлж ирсэн үг байдаг та тийм ээ. Хүүхдийг 5 нас хүртэл бурхан мэдчихдээ гэд. Тэр насаа миний хүү эмнэлгийн орон дээр дуртай чихс юмсээ идэж чадахгүй гэх. Тэрний хооронд юм уугаад өдөө хүрсэн байна. Бид бүхэн 19 оноос хойш одоо 3 жил гарна. Энэхүү өвчнөдөө тэмцэж байна. Гэсэн хэд болооч 2022 оны 4 сарын 12-ны өдрийн хяналтын шинжилгээгээр хүүгийн маа өвчин дахил төгсөн байна. Ерөнхийдөө Монголд эмчилэгдэх боломжгүй болсон. Ингээд бид бүхэн нийгмийн яралтай гадаад улсыг зорж эмчилүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Тэр маань юу гэхээр бид бүхэн туберкулезын эмзэ гэдэг эмнэлэгт 500 гаруй сая төгрөгийн өртөгтэйгээр бидний эцэнэ тэр уудлаас шилжүүлэн суулгах буюу жөмөг шилжүүлэн суулгах хаалгааг бид бүхэн маш яралтай хэлэх шаардлагатай болоод байна. Тийм Монголын дард магадгүй бид бүхний гадаадаар нас үзэж сууж байгаа бол гадаадад харахсан суурьсан Монгол ахын дүүсээсээ эндийнгаар асуугаач юм хүсэж байгаа. Мэдээж бид бүхэн яг өөрийнхөө боломж олцоо юу гэдгийг найз нөхөд биднийг тус дэмжиж байгаа өчнөө хүмүүс байгаа гэдэг боловч тэр их мөнгөний захад очиод маш хол байна. Тийм учраас та бүхнээс эндийнгаар асуугаач нэг сэтгэл нэг юм энд байна. Бидэгт оролцоод өгөөрэй. Миний бие гэрүүлэхээ зөв өсгөж байгаа маа. Тэгээд яг үнэхээр тохиолд надад явах ёстой насан дээр хүмүүний юм байдалтай байгаа харахад аав нөөд хэцүү нөөд барилгаар ингээд төсөөлөх юм бол миний сэтгэл зүрх сэтгэл өдөрт хэдэн өрч хэд хэлцэж байна. Хэцүү. Тэгээд бас дүгийнхээ төлөө ахийнхээ төлөө хоёр охин маань донор болох гээд наад захын шүд ирүүлэх хэрэгтэй тийм ээ. Шүдний хэмжлэгийг илгээд бэлтгэл ажлуудаа хийгээ явж байгаа. Хотог мис бүхэл аав ээжийнх нь гар хатуухан чууж үзэг хоёр охины минь би бас сурч байгаадаа бас үнэхээр харамсаж байна. Тэглээгээд битүүхэн хүүгээ гар гунд гаргаад өрхөж болохгүй. Орхих тийм сэтгэлтэй аав ээж байхгүй. Бид бүхэн эцэг хүртэл тэмцэхэд эцэг хүртэл та өхнөөсөө тусламж бид нэмдүүгээр сонгооч юм хүсэж байгаа. Баярлалаа. 2013 онд ихтэй зургуулаад өгсөн. Тэндээсээ хойш өдөө хүртэл тасралтгүй нэг цаар амралтгүй ажилласаар ирсэн. Татварт шимтгэлээ төрөлцсөн үргэлжсэн. Гэвч одоо ингээ хүүгээ эмчилгээнд авч явах хэрэг үнэхээр сайн хүй боломж хүрхгүй. Өөрсдөө байгаа бүх юмаа зарсан боловч яагаад ч хүрхгүй байна. Монгол орноос одоо гадаад улсад эмчилүүлэх шаардлагатай гэж бичих хийгээд өгсөн. Дааж битээр өнөө маргаашгүй явах шаардлагатай боловч үнэхээр сайн хувийн боломж хүрхгүй. Өөртөө эсэм зүйлд гэр орон бүх юмаа зарсан. Дааж энэ бүгний өчүүх хэсэгт хүрчин.
Өнөөдөр Монголынхоо нийт ард түмнээс та бүхэндээ бид нарт туслаач. Сэтгэлийнхаа дэмийг өргөөч хэмээн чи сэтгэлээр хүсэж байна. Хөөмэн одоо би намар сургуульд орно тийм ээ ээжигээ өдөр болгоо ярьдаг. Үнэхээр хүүгээ сургуульд ороод бусдын хүүхдүүд ээжлээ яасаа гэж ихгүй нэ чи сэтгэлээс их хүсэж байгаа. Миний охин ч гэсэн ээжээ би дүүдээ дооноруулаад дүү маань ирүүл олонтэй одоо ярьдаг. Тийм болохоор та бүхнийг бид бүхэн чадах чинээгээр хичээж байгаа. Битээр үнэхээр хөдөлмөрлөдөг. Одоо цаг хугацаа байвал өдөр шөнөгүй ажиллаач болтгоо энэ мөнгийг босгомоор байгаач. Өнөөдөр үнэхээр цаг хугацаагүй болчоод Монголын ард түмнээсээ тусламж хүсэж байна. Бид бүхэн та бүхэн минь туслаач хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.